эсхий түүрхтэн үзүүлж байна. За сайн байна уу та? Сайн байна уу? Сүрэг тарган сайхан үлдэж гин үү та? Сайхан үлдэж байна. Сайн явж ирүү. Сайн явж ирлээ. За. Удаан хүлээв үү? Удаан хүлээсэн бол одоо оршоогоорой үгээр. Одоо ажилтаа яваа юм чинь одоо тэг. Бид нэрээс 3 дугаар баг руу яваад ирлээ. Харин тийм гэсэн. Цасны орон чим байна, өвсний орон чим байна. За. Өвс нь ил байна уу тэгээд? Өвс одоо заримдаа машиныг бол давтал өвстэй юм байна. Зарим газараа. Тийм. Өвс бол сайхан. Гэтэ энэ жил бол өвс их багтаа байна л гэж одоо нэрлэж байна малчт маань. Тийм. Тэгэхээр чин тэр зузаа өндөр өвс одоо баг байна гэхээр өмнө нь бол одоо амар л ишээгүй байсан л юм байна. За сүрэг тарган сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Сайхан. За тэгээд энэ оршоо явж ирсэн газрынхаа талаар сайхан сонниосоо хуваалцъя. Уурлынхаа бас түүхтэй сайхан хуваалцъя. Ийм сайхан одоо түүхтэй цайгаа чанах гатаа хэд мөн ингээд бэлдсэн байсан байж тээ юм яа та. Харин тийм ээ. Их ням болтой хөгчүүд. Аягамдаа ингээд юмнуудаа сайхан бэлдсэн. За сүрэг тарган сайхан үлдэж байна уу? Сайн явж ирв. Сайн явлаа. Ер нь бол дандаа Хөвсгөл аймгийн Улаан улс сумын айлуудаар л яваад ирлээ. За. Хөвсгөлийн чинь бүгдөө ширсэн юм уу да баг. Тий. Урд танаа уулгаар байна. Одоо Ховд аймгийн гаралтай эмээгийн дээр ирж байна те. Тий. Цасаа болол яг уу энийг даваагаа давчхаараа цаашаагаа бас талдаа бол гайгүй юм аа. Гүр манай энэ дэлхийн хамгийн их цаас нь манай энд байна гэсэн. Тэг бэн чи нөгөө тэгээ газрынхаа байдлаар болоо жоохон нөгөө нөмөр юу болохоор бас нэг уулынхаа шуурга их ундаг. Харин тийм ээ. Тэгэхээр жоохон шуураад байна гол. Салхины ирч хүчин жоохон уулаа ороогоод тэгээ жоохон цасны шуурган жоохон ийшээ их байх шиг байна. Яг талдаа бол ийшээ гайгүй байна тэгээд. Саадгүй тэгээ сайхан яваал ирлээ. За. Ийм одоо төрсөн нутаг одоо хаанаас гаралтай аав ээж тал. Ер нь бол би ховдих гэж ерөнхийдөө сонссон. Одоо л сайхан бидэнгүй хуучтай да. Тийм ховдын дөргөн. Дөргөн сум байх. Тий. Тэгээд дөргөн сумнаас одоо 73 онд ирээд энд. Тэгэл энд ирээд байрсан да. Ээжтэйгээ авд ирэл. Тий байхгүй ээжтэйгээ ээж ирээгүй ээж бас сүйд ирсэн. Та ихлэ төрүүлээд ирсэн. Тий нөхөртэйгээ хоёр хүүхэдтэй. Тэгээд энэ ирээд гараад 3 болсон. Тухайд яг ямар ажлаар чиглэлээр ирж байсан юм бэ? Гоо малчин болдгоо гэж гэрээ хийж ирээд. Манай үгэн аймгийн төвд явж байгаад халах голор явах гэрээ хийчихэд ирлээ. Гэж хэлж ирдээ. Тэгээд одоо юу гэж байгаа юм бол яаж явд юм бэ тэрэгэд бас хоёр хөгшнээ ээж нэг хөгшнээ ээж хаяад одоо явах хэцүү. Тэгээд байжсэн маш гэрээ хийчихсэн одоо ердөө яадаг гэдэг арга байхгүй. Одоо тэгэл машин ирнэ. Тэгээд ердөө очдөг. Тэгэл малан хүлээл гэж өгөөл нэг л мал харилж ирсэн. Малан хүлээл гэж өгөөл тэгээд одоо тэгээд өөрийнхөө малыг ах дүүстэй тарааж өгөөл. Тэгээд байж итэл 30 машин зэрэгүүлтэй 30 машин ирсэн. Тэгээд танаа одоо энэ халах голор нүүхсэн айл танах минь гэсэн. Мэнлэл одоо биш хэлтэй. Гэрээ хийчих одоо. Гэрээ хийчихсэн харин тий. Тэгээд одоо энэ дэсхэн явж явах юм гээд бас асууж байсан. Тэгсэн эндээс данаа эндээс хоёрхан айл явна. Одоо энэ дөргөнд төвөөс дамдас өрн гэдэг айл явахаар болсон. Гэж энэ. Тэгээд бас нэг танд айлтай явах юм байна одоо хамаатан садна. Тэгээд одоо ах дүүг нь одоо цайлын хагас дутуу цайлуулаад. Тэгээд нэг юхэр хон хоёр алаад л буузуу шигээд тэгээд хагас дутуу цайлуулаад байж итэл машин ирсэн тэгээд тэгэл нааш явсан да.
баруун хязгаараас зүүн хязгаар бол Тий. бус машинд суугаад тэгэл. Эмээ маань тэгэл наашаа 16 хоног явж ирсэн шүү дээ. Тэгээ тийм удаа явах газар байсангүй л ялээ. Тэгээд одоо хотод ирж дээр хонсон. Тэгээд их л удаа хонсон тэр. Тэгэл яах явж болоо ус халуун гэж бэрхөө одоо. Тэр үед чинь зүгээр Улаанбаатароос Хөвсгөл рүү орох чинь сайн жолооч 2 хоног. За ер нь бол дунд шиг 4-5 хоног байсан. Тэгэхээр баг тэгж хоног байсан. Тийм байна. Зам уу тийм байгаагүй шүү дээ. Тийм. Бус машин халаа зогсон. Тийм. Усан халдаа гэсэн. 16 хон жирсэн. Тий. Тэгэл 16 хоноод энд наашаа ирсэн нэг машинууд одоо 18-аас 5:30 чиргэлтэй. Тэгээд усууд машин төрүүлээ явж ицсэн манайхыг атсан машин хоцорсон. Тэгэл одоо хамар даваа гэж одоо айхтар даваа байдаг гэсэн одоо тэрийг яаж давнаал гэгээд явд яриад. Тэгээд одоо тийм л айхтар даваа байд юм байх таа гэж гисэн бодоод. Тэгэл явж ирсэн одоо энэ боор нуурын урд одоо байсан байлаа. Тэг их цэлис нуурын урд захад нэг айлд нохонно хашаата. Тийм айлд ирээд зам асууж байгаа. Тэгээд күйтэн цай ухсаната орсон. Тэг давсгаа шингэн цай хийж өгсөн. Тэгээд тэрийг уугаад одоо тэр цайг одоо вожих нь одоо тэгэл насаар л амьдрах одоо тэр уух цайна дээжил одоо тэндээс л хэлж уус юм шиг байна. Давсгүй цай. Давстай цай давсгүй цай. Тий, шингэн цай. Таны хідэн будаатай байсан гэж. Тий, ёроолтой хідэн будаатай. Тэгэл замаас суугаад наашаа явсан. Наашаа явчих юм байлгүй яваад явсан чинь баахан тэгж явж идэл баахан нөхтэй газар таарад. Одоо энэ газар ягаад ингэж нөх болтоод ингээд одоо хэмжиг нөх хүн болчихсон байт юм гэсэн. Гэж асууж байгаа юм уу жолооч. Тэгсэн чинь дан болж исэн газар байхгүй юу? Өнгөрцөн газар. Тэстол үнэлдэг 39 оны дайны вэ? Тий, харин тэгэл явсараа гад нэг тэгшин газраар явсараа гад нэг жаахан хамар уруудаад ороод ирлээ. Тэгсэн ороод ирсэн одоо сум гэж юм байгаагүй тэгээд бид очих газар одоо энэ болол тэгээд нэг гэр байлч барьч гэж тэгэл нэг цагаан баахан гэрийн гадаа ирэл зогсоол одоо тэр гэртэр ортой чи тэр гэрт оргогөл тэгэл нэг 18 ирсэн. Тэгээд 18-ыг 10 гэрт оруулаад тэгэл буулгасан да. Тэгээд тэгэхээр яг энэ боосно буурна. Хөө энэ сумын төв дээр юм уу? Тэр урд шаварт хонхор гэж ийсэн. Ууршаа. Тэнд байсан. Тэнд нэг хэд шавар байсан. Одоо сум гэж бас байгаагүй. Байгаагүй. Эмнэлэг байсан нэг үчин байсан амбар шиг үчин байсан. Тэгээд холбоолна байсан гэгээд бас нэг үчин дээр үлжин жижиг байсан. Тэгэл тийм л газар иржсэн. Тэгсэн тэгэл одоо бид нэртэн чинь одоо мод төлөөл мах шилэл одоо тэгээд өхөлж өгнө. Ажил одоо эхэлсэн. Ажил эхэлж байна одоо. Тэгээд ажилд ороод. Хамар даваагаа яаж байдсан? Тэгсэн одоо бас нэг жолоочоос асуулаа. Нэг айхтар хамар даваагаар давдаг гэсэн одоо нэг даваагаа давлгаа яаж ирсэн гэсэн чинь даваад ороод ирээддэг. Тэгсэн чаасны чихэн юм орлоор үдэл ороод ирлээ штэ гоо газараар явж би даваа гэхтэр л одоо их энэ даваа байд юм байх гэж бодоод байсан. Гүүгээр даваад. Тий. Талын хүмүүст бол даваа л та. Талын хүмүүс даваа. Тэр хамар даваа нь болохоор одоо яг кэшэнэ урдуугийн ард. Тэгэр орж ирж ирсэн. Эмээ чи өөрөө ч нөгөө хавтаа мэгчээр дуул хангаас бол том шүү дээ. Одоо тэр шиг л бодоод харин тий. дотроод бод. Ямар ч тэр юунд гэрлэн буудлд буугаад нэг цай хоол ижуугаад тэгээд орой наашаа гарч байгаа. Ямаатай хавцал орж онно гэдэг. Тэгээд ямаатай хавцал орохтой бас л их өндрүүл дотор хавцал байх юм. Хавцалд очихох юм байна да гэж бодоод явсан. Асуусан ч гэж бод тэгэл бодоод явж исэн.
Тэгээд ичих нь гуурвд ирэл буула. За. Тэгээд унтах юм болоо тэгээд шөнчүүлж гişөөдөө тэгээд унтсан хоноод бас өглөө жолоочснаас нэг ямаатай хавцал тонно гэсэн. Хаваа нэг асуусан чинь хоноогоо яасан гэж нэ. Хонсон газар нэг. Хонсон газар нь одоо тэр жоохон нууруч гэжтэй. Одоо тэр ямаатай хавцал тонсон байл л. Тэр үнэхэн дурж ирэл. Уул нөгөө нэрсэн газар л яваал хоноол заваал иржилтэй тэгээд одоо имэм нь болохоор яг харахгүй нэг ууртаа хангаатай газар дүрс бол тэр шиг бодоод тийм харин тэгэхээр нэг газар чи хүн чинь төсөөлөл байгаа л та яг одоо бид нар чинь одоо баруун зүгтээ өндөр уулын өөртөл одоо ингээл те имэм чинь тэрийг бодно энэ говь нутг чинь бас л бид нар нөгөө өндөр уулыг тэгж боддтой адил энэ хүмүүс ч нөгөөс энэ уул даваагаа бас тэгж боддог байх нь. Харин тийм. Тэгээд имээ одоо тэгэл давсгүй цай усын авч ясын дагсан одоо ингээд та дагсан ясын дагсан ба шүү дээ. Өвлийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлттэй тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 8945 99 тэгтэг 8946 99 тэгтэг. Итүүгэн урлам. Монгол гэрийн зөөлөн хэлэл. Манайх 2022 оны 9 сарын 4-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Монгол гэрийн Солонгос даавун гадар цагаан бүрээс, дотуур цаваг, туурхтай цаваг, ирээн дулаалга, ус нэвтрдэггүй бүрээс, цагаан бирзен бүрээс, өвлийн ирээн хаяавч, цагаан хээтэй бирзент хаяавч, зуны хээтэй бирзент, өрх, уяа, оосор, бүслүүр гэх мэт Монгол гэрийн бүх зөөлөн хэлэл худалдаа. 6, 8, 10 антагэрийн бүтээгдэхүүнүүд захиалгаар 24 цагийн дотор түргэн шуурхай гаргадаг. Эсвэрийн хэмжээ сайтай, давхар ойдолтой, чанарыг эрхэмлэн ажилдаг үн хэмд хөдөө орнуудад унаан тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 86 79 70 4 89 19 89 22. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр алаг хучлага, зулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, Нарт хотхон, утас 8867 тэгнэг 10 9967 тэгнэг 10. Сод тэг тав. Манайд бүх төрлийн түүх хэвс худалдаалагдаж байна. Давуу тал нь сардуус сайтай учир өс нь унахгүй, элдв үнэргүй, хүний биед харшил өгөхгүй. Бүх төрлийн хэмжээ байгаа. Хямдралтай худалдаа явагдаж байгаа тул та яараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг сод тэг тав онлайн шоп Facebook хуудаснаас аваарай. Хаяг 3-4 дугаар хорооллын эцсийн 4 замын уул зураар урагшааргээд 70 м-ийн баад хэвсэн цэр гэр авахын бараа. Холбогдох утас 8042 тэг тав 8077 тэг тав. Хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэнэ. Баян өндөр сэлбэртэй углуургадж хийсэн бүх төрлийн тавилгаа чанартай найдвартай хийж хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэнэ. Мөн бөөний үнээр авах хүмүүстэй хамтарч ажиллана. Холбогдох дугаар 9977 9736 8864 62 24. Бермуда 200 250 энгийн мотортой Evoque Max 200 мотортой кросснууд бэлэн худалдаалж байна. Давуу тал сайн бэхэлгээ, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, зөөлөн явдалтай, хянах электрон дохио ледтэй. Угсрахад маш хялбар, үйлдвэрээсээ ихэнх эд анги нь угсраатай ирдэг. Хойд амортизатор 2 төвшөнд өндөр намаа тохируулдаг. Мотор хороопондоо 1 жилийн баталгаатай. Бүх сэлбэг үйлдвэрээс ирдэг. Оригинал. Засвар үйлчлэгээний зардал маш бага. Хөдөө орнуудын унаанд тавьж явуулна. Утас 8079 8080 9976 6969. Мөн хаан банк болон банк бусаар 48 сар хүртэлх хугацаатай урьдчилгаагүй зээл гаргана. Зээлтэй холбоотой мэдээллийг 8916 тэг дугаараас асуугаарай. Баян өндөр сэлбэртэй углуургадж хийсэн бүх төрлийн тавилгаа
чанартай, найдвартай хийж хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Мөн бөөний үнээр авах хүмүүстэй хамтарч ажиллана. Холбогдох дугаар 9977 9736 8864 62 24. Сутатент компани үйлдвэрлэж байгаа Мембром бүрээс маань өөрөө 5-аас 10 жилийн эдлэгээтэй. Нэг ширхэгч оёдл ордгоо. Цельсийн 100 градусд халааж наадгаараа онцлогтой. Салхи бороо зас шуурганд санаа зовх зүйлгүй байна. Энэхүү гэрийн бүрээсийг сонирхож байвал та яраарай. Захиалга хийх учраас яг одоо залгаарай. За тэгэл одоо ажил эхэлсэн. Тэгээд одоо энд ирсэн чинь одоо бас сар гарan болсон энд төвд. Тэгс мал төвөр мал ирэх ёстой ирэхгүй байна гэгээд. За. Тэгээд сар гарan болоод байж ятлэгэнт мал ирлэл бол нүүсэн. Тэгээд одоо энд халах голдод их киттийн тагнууд юудын гэлээ орж ирдин гэлээ. За. Гэж ингэж ярина бас энэ усууд ингээд яс. Тэгээд одоо тэрнээс улсуудын хамгийн наанд буух юмсан гэж бодож байгаа. Цаанаас нь ирчих одоо яах вэ? Тэгсэндээ тэгэл төмөр гэдэг жолооч эхнэр кинемч байсан. Тэгэл тэр очиж яваад явлаа 30 машинд очиж яваад одоо одожхны нэгдүгээр фермийн замаар яваад. Тэгээд ингээд салхитаар ингээд ийшээ даваад баруун тийшээ даваад цагаан чөлөө тэнэхэнд бүр хамгийн цаадд очиж уулгасан байж. За. Хамгийн цаанд очиж үжигтэй чингэсгэвт. Тэгээд шумуул гэж ястай айхтар азраа одоо хөрзөр шороо өлгөө цацж байгаа юм шиг л ховдын шумуулаас амар байна. Ховдын шумуул юу ч биш. Алдартай шамаа. Тэгээд ингэнээр утаа тавьд ингэж одоо шаралж төвж ирлээ, шаралж төвж ирээд утаа тавилаа. Айгэл шумуултаа үз тарчтай. Харин тийм. Тэгээд усвай оноо ацагаан буулгахгаас урд усвай нөгөө юзад ирийгээд гүйлээ нэг. За тарлууд. Тэр тэгсэн нөгөө усын өвсөний аржээж усгоог нь үздэг. Манан дутдаг тэр нутаг каптэт ил урсж явах ус байхгүй. Тэгээд нөгөө усвайна байна одоо урсч ин гэж ирлээ. За. Тэгээд одоо буулаа тэгээд буугаад бас нэг хонжетл тэгэл мал авах мал авлагыг одоо энэ азаргатар мал авч тэр усут дарааж ичсэн. Тэгээд мал авдгийг явсан 2 хоноод тэгсэн л малан тууж ирлээ. Тэгээд 200 улаан нөхөр тууж ирлээ. Улаан нөхөр, цоохор нөхөр, хар нөхөр гээд ялгаж өгчээсэн ингэнгээр нь айлд. Тэгээд хоёр нөхөр аваад удлогоо нэг хэдэн 5-6 нөхөр тугалаад. Тэгээд нэг хар цайтай байсан тэр ч одоо бүр мартагдлаа одоо цаанд нөхөр догшин эмнэг чих юм байхгүй одоо тэгэл ноцолж байгаа залуу цагт одоо ямар юм бэ? Тэгэл хисаагаал арггээд цавгийн идэтэй болоод одоо тэгээд цагаан идэтэйгэн залгаад тэгээд тэр цагаан чулуутын нэхэнд байж байгаа. Тэрээс нь бас цаашаа давж цагаан чулуутар давж чамарстан ороод намаржаад. Тэгээд тэгсэн түймэр гарваа басраа. Аллаа. Түймэр орж ирнэ гэж нэгээл одоо халын салхи хүчтэй. Харин тийм. Тэгээд одоо цурам тавьж явах юм одоо түймрээс хамгаалсан цурам тавьж явах юм гээд шөнжин одоо галт төлж хоноод малан тагаалуулаад ингээд гэрэн тагаалуулаад тэгсэн түймэрч орж ирсэнгөө тэгээд өнгөрсөн. Тэгээд нэг унтраагаад гэрэн ихтэй усууд яваад тэгээд унтраагаад тэгээд одоо тэгж намар тэнд намаржаад хавар үйлний одоо гэр 12 сар 11 сард наашаагаад энэ цагаан чулуутын эхнэнд юунд дуугаад адгөр цагаан чулуутын адагт порто тэр мангэртэ толгой гэдэг газар бууд ирж буугаад тэгээд тэнд дээр байж атлаа 2 сарын тоолох гэж нэгээд
Тэгээ тэрнээс урд зүгийн хашаадар буулгад юм болов. Хашаадар буулгад болгоод нүүсэн чинь нэгэд одоо 2 айл 400 нөхөр нийлүүлж гисэн. 2 айл. 2 айл. За. Тэгээд нөгөө нөхөр өглөө босаал тоолно. Нэгэндээ тоолж гэлэл гэж өгнө. Өглөө болгоно. Тэгээд нөгөө ман тэр нэг настай лээс юм атар мотагээд. Тий. Тэгээд зарим нь алдан тоолн заримдаа зөвч тоолн цагаад одоо бүрж тоосон зөвч байсан миний л тоол зөв болж гардаг одоо тэр батаг өгшин одоо гიშгтээ тоол зөв тэр зөв байсан зөв гიშгтээ тоол зөв тэгээд түүнээс хойш нэг одоо тэр байжгаад 12 сарын тоо болох гэж нэг хашаандар оч буугаад тэндээс Украин салгаж ялгаж байгаа бас. 200 Украин салгаад одоо ганцаар бүгш таад. Тэгсэн нэг Украин салдгаа нэг нөр нийлээ ялгаж ятал нэг нөр нийлээ нийлж иддэг. Тэгж яараа гэж нэг юм салгаад тэгсэн нэг өхөр дутт юм а дундаас. 400 өхөр байх ёстой юм нэг өхөр дутаад. Тэгсэн тэр бата залууд нэг өнгөрөөч цэндаюш. Тэр мал хардаг байсан. Тэгсэн манай өхөр дутж байгаа манай өхөр нэг өхөр хэл хайсны өхөр тэрл өхөр л алга. Гिच хэл чарын тэгээд нэг бүр учир нь олдоод. Тэгсэн тэр өхрөө сүлдэн тэр төлөв хаан гэдэг нэг хасаг айлээсэн. Тэгсэн тэдний өхрөөс олж авсан гэж. Тэгээд тэр хашаадараа буусан одоо туулах өхөртэй хашаа суумалын хашаа гэж басомдонда. Бас тусдаа. Тий. Тэгсэн суу өхөр хашаадар ирээд буулгачихвөө. Тэгсэн одоо туулах өхөртэй айлыг хашаа буулах ёстой айл одоо хашаадар буучлаа болохгүй. Тэгээд төмөр баатар гээд одоо цаазанаа. Тэднэд одоо буухойг тэднэд суумал аавна гэж байгаа юм. Тэгээд тэнд очив дахад гэрэн очиад тэнд очив. Тэгсэн нэг айл чинь одоо би гэрэн үлж ингээд яг та бариад авчихсан. Одоо гэр буулгад гарах байхгүй. Гिच хэлгээд тэгсэн тэгэлсэнгөө. Тэгээд малаа нөх юм болоод. Тэгээд малаа манай хата тэр буха авлаа да тэгээд яхаа. Одоо хашаан сожигчсэн гайгаар. Тэр айл манай то ихраваад авхаруулаад. Тэгээд хоёроо тэгээд тантар ирээд хашаадараа 113 удаар ирээд буугаад. Тэгээ бас тэр зэгс хадаад одоо тэнд тэр цагаан жолоотод юунд байхтан тэр мангартаа толгойд байхтаа нэг 6 тугалдан пинз барьж байгаа. Тугалаад эхэлжсэн үү юм уу? Гөө эхлэх болоогүй тэр эхлэх болоогүй 12 сар одоо тэр 8 сарын 14-нд манайх өхөр авсан. Тэгээд хоёр хүрээд туулсан байхгүй. Зөв. Кэнс туулсан. Тэгээд тэр 6 туглан авчаасраад тугалтын нэг нь авчаасраад буухаад юм байна да буухаад тэгээд буухаад зэтлээд их том гэдэгтэй. Тэгээд энэ гарах бүр болсон одоо тэгээд одоо чиний түүх орж ирж тэгээд энийг гараад гарах явна байхад гарахт нь тэр өдөр пермин өдөрлөгтэй гэдэг юм аа бас. Пермин өдөрлөгтэйгээд нэг өвгөн одоо тэр өдөрлөгөөр яваад иглээ. Нэг өвгөнтэй хоёул нэрээд өвгөн тэр үед ч одоо залуучууд л байсан байл. Тийм тэр төмөр өвгөнтэй хамт ирээд. Тэгсэн би ямар ч одоо энэ ер нь одоо төрх гэж байгаа юм байна одоо нүүрэн чи ухраад дуулаагаад байна гэсэн тэр хоёрт нэг цай чанжгаад манай өвгөнд харин яваад бас гаран көлдөөч гэсэн бас. Тэгээд гаран көлдөөч гэсэн тэгээд ирээд
гарны одоо бүр гайгүй идэгдсэн юм аа тэгээд. Тэгээд нэг хүүхэд өвдөд одоо бүр гарлаа. Тэгээд пермин эмч гэж юм байхгүй. Тэр сумаас явж иргэдэг байсан. Тэгсэн нэг настай эмч байсан юм гэдэг лээ. Тэгсэн тэр ирээд нэг эмээгээд сарын эм одоо бас тэгж өгдөг байсан юм ямар юм дээрэлт. Тэгээд эмээгээд тэр хүүхэд одоо нэг хүүхэд гарч гисэн нэг боогод авчихсан. Барьж авсан. Тийм. Эмч ирэг байх. Эмч ирэг байхад гарч гисэн тэгээд боож аваад байжсэн тэгээд Монгол гэрт. Монгол гэрт үйл. Эмчин дэгээд ирээгүй байхад Тийм. аав нь их өрөөд авсан. Ер нь бол тэр дээр үед одоо ер нь бас нэг эмчин тэрээс айгүй хоол байдаг тий. Тэгээд ер нь таван хүүхдийн нэг нь лэмлэгд орсон төрсөн. Бүгд гэртээ. Барьж авсан. аав нь баг тэгээд танаа Манай авч ирэх баг малын эмч хүний эмч шиг байсан юм байна шүү дээ. тийм үү. Тий. Манай том ихтэй байхгүй. Би ааваараа үнэхээр бахархдаг. Манай аав хүний ч эмч байсан, малын ч эмч байсан. Тэгээд ер нь одоогоор болвол өхөрт аборт хийж исэн юм байна. Би бүр хажууд нь хараа зогсож исэн гэж тэгж байгаа байхгүй юу? Тэгэхээр дээр үе юм алчаад манай аав өдөр чивэрлээ. Ерөөсөө л тэгэл бүхэл саадыг өөрснөө даваал туулцдаг. Төхрийн сав тийш тий. Бүх юм ер нь тийм юмд итгээд нэг өөрийгөө нэг юу байгаа байхгүй. Би л чадна. Ерөөсөө тэр энэ бодит одоо энэ амьдралд одоо ингээд одоо дасгаа сург байхгүй, сурхаа сург байхгүй. Эрсдлийг бас өөртөө бас ингээд тооцоолцсон тий. Өөрсдөө одоо юмаг одоо ингээд даван туулах бүх юмыг одоо тооцоолцсон. тийм бай. Тийм бай. Төхрийн хаг саатн гарна бүр гарч эргээ гарч идэг. Тэгээд тэрийг чи хариу оруулаад тэгээд нэг бас тогтохгүй нэг дүлээд одоо тогтоохгүй тэгсэн одоо төмөр утсаар төмөр утсыг даванд ороож агаад тэгээд ингээд ороосоор агаад пүржин шиг болгоод тэгээд нэг савын намдар тавьж боогоод боохтар бүр чэжсэн эхэлж байгаа ш тэр дараад тэгээд тогтоож исэн тэгээд савын малын эмч одоо тэр хөгчүүд дээр үеийн тэр хүмүүс бол айгүй мондөг. тэгээд одуулнаа дуудгийн одоо тэр адуучин найл, тамиачин найл, хонцаа ямаач ингээд одоо ингээд тэр ингээд дотроо ингээд адуучин тамиач ингээд тавуу шүү. тэр малууд нь одоо бэлч бүр явж идэв штэ. Бүр одоо тэр тамиан адуу нь одоо тэгээд айл бүч тэгээд нэг айлны мал гаргаад гаргахтар 2 хоног идэн тэр 10-аад гэр хуваагаал нэгээс дотрын нэг тэгээд толгой ширтэн ямрамтан хийдэм нэг удаа хоолгоо дахиад нэг удаа хоолгоо тэгэл дуусна. Тэгээд нэгэд хонжгаад нэг айл нь тэгж бол гаргана. Бас минь тэгж иддэг. Тийм сайхан зохион байгуулалтаа. Тий одоо нэг идэж болоод ер нь ингээд манай эзэхгүй нэг шинэ шүл гаргахаар тий санхалт айлдаа нэг өгдөг өнөр аваад гүйдэг байсан шүү дээ. Тий. Тэгээ савны ороос нь хоос ирэхгүй. Тэрийг нөгөө аваач өгөх гэж айгүй хүүхдэд баярлалаа. Яагаад тэр нөгөө савны чихэр өгдөг. Тий. Авдарнаасаа чихэр би аваач гээл тий. Тэгээд авдарнаасаа гэдэг тэр бидний ерөөсө харааг үзээгүй юм одоо хаанаасаа захиалаад аваад ирсэн байдгийг хөгчүүд ховор юмнууд гарч ирдэг. Тий шүү дээ. Нөгөө чи 2 3 алчууртай баалангаасаа харж өгөөл тий. Тэгээд нөгч орчин ирэхэд нөгөө тавган дээр гарцсан тийм ээ. Тий. Тэр чихэр ховор байсан уу? Ховор байлгүй яхаа. Ааганд явхаар л авчдаг тий. Тийм л одоо хот айл тэр цайлах ёс гэдэг үүрийг атуу нөгөө ёс чайг одоо нөгөө цайлах юм чирээсээ байхгүй. Цайны хоолны ёс чай гэдэг ч өөр нь Монгол хүний соён гэрүүл ухаан үндэсний дархлаа айлд ороодыг хаа суух уу эдээнд яаж хүрэх үү гэдэг энэ чинь өөрөө Монгол хүний гэдэг одоо бас хүн байх ухаанд бас яг Монгол хүний орших байгаа шүү дээ. Одоо эдээнд ингээ хөгч бид чинь гараа ингээ хөргөж байгаа дараа нь одоо зүгээр шууд ингээ л авах гэдэг шүү дээ. Тэгэхээр эдээ барихад гараа ингэж хурж байгаа ингээ авдаг жишээ нэг. Ингээд энэ чинь өөрөө олон ястан одоо үндэстэнүүд маань байж ш тэр Монголд одоо ганцхан одоо
халах гээд байхгүй тий. Энд чи өөр өөрийн соёл байна. Дөрвөн улиралдаа одоо өөр өөрийн хоолны ёс жайгууд байж. Тийм одоо тийм. Хоолыг аягтай цаг яаж бид нар айлд ороод төвшин суугаад жочин орж ирэхэд битгий урдуур нүмгөл гэдэг. Надад тоглож байгаа. Тэр чинь том хүний ярианд хүүхдийг оруулахгүй тулд тусдаа хүүхдийн орчинлоо одоо хүүхдүүд тусдаа тоглол гэдэг. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Өвлийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлөлтөд тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 8945 99 тэгтэг 8946 99 тэгтэг. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр, алаг хучлага, зулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, Нарт хотхон, утас 8867 тэгнэг 10 9967 тэгнэг 10. Сод тэг тав. Манайд бүх төрлийн түүх хэвс худалдаалагдж байна. Давуу тал нь сардуус сайтай учир өссөн унахгүй, элдв үнэргүй, хүний биед харшил өгөхгүй. Бүх төрлийн хэмжээ байгаа. Хямдралтай худалдаа явагдаж байгаа тул та яараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг сод тэг тав онлайн шоп Facebook хуудаснаас аваарай. Хаяг 3-4 дугаар хорооллын эцсийн 4 замын уул зураар урагшааргээд 70 м-ийн ваад хэвсэн цэр гэр авахын бараа. Холбогдох утас 8042 тэг тав 8077 тэг тав. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр, алаг хучлага, зулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, Нарт хотхон, утас 8867 тэгнэг 10 9967 тэгнэг 10. Хүннүү бууз. Онцгой хямдрал. Энгийн биш онцгой бууз идмээр байна уу? Гар аргаар хийсэн гүзээнд боосон амттай буузаа яг одоо гэртээ өргүүлээд аваарай. Манай хүннүү бууз үхрийн махтай гүзээнд боосон бууз нь хямдрал зарлалаа. Гүзээнд боосон бууз нь энгийн бууз болон бусад хоол хүнснээс хүний бие авч чаддаггүй маш олон төрлийн эдэс минерал болон уурэг витаминыг өөртөө агуулж байдаг. Хүүхүүл ээжүүд гүзээ идэхэд хөхний сүнд эрс нэмэгддэг бол чихрийн шижин өвчнөд гүзээ сархингийг хамгийн тохиромжтой хоол гэж үздэг. Гүзээ нь маш их уурэг, фермент, коллаген агуулдаг учраас нойр булчирхайн өвчлсөн хэсгийг сэргээж нөхөн төлжүүлэх өндөр чадвартай байдаг. Хоолны дэглэм барьж турах залуучхын хүссэн хүн бүрийн хэрэглээ гүзээнд боосон бууз. 5 кг-аас дээш авбал гэр болон дэлгүүр тань хүргээд өгнө. Захиалга өгөх утас 8659 11 11 8657 11 11. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнгүй хүргэн. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой, бат бөх удаан эдлгээтэй, байгаль дээлтэй, таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлэгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. Өвлийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлөлтөд тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 8945 99 тэгтэг 8946 99 тэгтэг. Шалны хулдаас бөөний худалдаа.
Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар плёнк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр, алаг хучлаг, зулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, нарт хотхон, утас 8867 тэгнэг 10, 9967 тэгнэг 10. За манай шигтгой бол манай сумын бас соёлын бит бас өв тэгчээр бүртгэлтэй байдаг. Тэгээд өөрийнх нь одоо эцэг өвгдөөсөө бас өвлөж ирсэн тэр өвн гэх юм бол одоо гар урлал одоо тэ нөгөө үндэсний уламжлалт одоо ээрүүл нэхэмэл одоо ээрүүл тэрнгээрээ бас сумандаа бүртгэлтэй мөн дээрээс нь нөгөө одоо уламжлалт нөгөө эдээ ундаа одоо тэ цагаан эдээ боловсруулах тэр талаар бас шигтгой маань одоо тэ өвлөж ирсэн. Тэр өвөө бас ингээд сумандаас түгээн дэлгэрүүлж мөн одоо аймаг орон нутагт болсон соёлын бит бус өвийн одоо уралдаан тэмцээнд энэ очиж бүтээлээрээ уралдаж ээрүүл ээрэх тэмцээн уралдаан дараад хамгийн хурдан утас ээрсэн одоо тэрүүгээрээ шалгарж исэн тэр бас тийм мандаг өв тэгч буурал маань юм аа. Тэгээд бас тэр талаараа та нэвтрүүлэгт оролцож байгаа бас тэр талаараас ярил сонирн болов. Эмигийн одоо тэр нөгөө хийж байгаа уралж байгаа юмнуудаас нь байна уу юм яа? Нэг жаха юм. Тэр яа одоо баг гооллоо доо. Одоо ирэхэд нонд болохоор одоо тэр ардчлын үед мал харилжсэн малаа нэгчсэн одоо тэгээд тийм байхад одоо энэ нэг л нэг хийж одоо Ингээд баатанд ингээд боодог те хөвчүүд. тий. Яг ингээд ачуул зоогоо тэмбэт л хэлдэг шүү. Баатан гэж хэлдэг үү нэ? Баатан. Энэ одоо таны хийсэн. Тий. Хамгийн сүүл хийсэн шин. Энэ үйл одоо дахиж юм хийхгүйгээд энэ маах саяхан хийж байгаа юм. Одоо хүртэл 78 хүртэл урлаа суугаад байгаа юм шүү. Өөрөө ноосоо eerэн угаан нэхэн Энэ юуны ноос вэ? Тэмээний ноо. Eerүүл. Тэмээний ноос бас сайхан дулаахан биз? Дулаахан байдаг. Зөв. Энэ бол одоо зөвхөн нэг хэсэг л үст. Тий, нэг хэсэг нь. Ааха. Одоо эмигийн хийж байгаа сайхан бүтээл бол тань соёлын төв юмуд бол тэгээд одоо бас өвлөгдөж явж байгаа тий. Одоо нөгөө гэрийн бүрээсийг чинь нөгөө ингээд тамж момоод нугаараа. Одоо цэвэр яг тэр бүслүүрийг одоо тий тамдаг. Эми одоо энийг тайлбарлаад өгөөш юм ээ. Энийг одоо eerүүл гэдэг одоо ингэж ярьдаг. Ингэж хэрэгэлдэг байх нь. Тий. Энэ одоо зүүн юм уу? Зүүн одоо калката урт зүй байсан одоо тэгээд тасраад өмнөхсөрөд л одоо элэгдээ тасарч идэх юм шүү дээ. Зөв. садурк нь Тийм ээ тий. Малынхаа ноос ноодоргоос ингэж ашигладаг байсан. Тий. Одоо малын ноосоор юмыг ашиглаж байгаа юм жоохон багасаад байдаг. Хоньны ноос үн хүрэхгүй байгаад байдаг. Харин тий. Хаягдж байна. Хаягдж байгаа шүү. Таны үед хоньны ноос үнэтэй байсан уу? Үнэтэй л газар хаягдгаа гүйцэж өгдөг доктор туулгагаа л одоо тэр гүйцэж өгдөг гэсэн. норомтой. Норомтой. Энийг одоо хэдэн өдөр явах юм ээ? Энэ одоо болохоор удаан ойсон. Одоо дээр ид болохоор 2 өдрийн даяа. 2 өдрийн л нэхэн. Бас нэг сайхан түүх хуваалцанд таньд талархлаа. За баярлалаа. За ингээд алсынхаа замд гаръя да. За. Одоо очих айлууд бас их байна. Хүлээж байгаа настай буурлууд манад их хүлээж байгаа. Ингээд одоо та хэдийгэл зорихгүй бол одоо бидний өдөр хинээгээ зорих уу дээ. Энд чинь л одоо хөгшүүд мал одоо энэ цаг үед та бүгдийн маань энэ алтан сургаал үгэл одоо дутагдаад байна. За ингээд замдаа гаръя. За.